Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй сонгуулийн эрх бүхий 115 мянган орчим иргэн байгаагаас 60 орчим хувь нь сонгуулийн насанд хүрсэн иргэд байна. Тэгвэл өмнөх сонгуулийн үеэр хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 15-аас 20 орчим хувь нь сонгох эрхээ эдэлж саналаа өгч чадсан байна. Харин үлдсэн хувь нь санал авах байрны орчин нөхцөл хангалтгүй, сонгуулийн сурталчилгаа мэдээллийг бүрэн авч чадаагүй зэрэг шалтгаанаар үндсэн хууль заасан сонгох эрхээ эдэлж чадаагүй байна. Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр альва ялгуурлан гадуурхалтгүйгээр сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хүсэл зоригоо чөлөөтөө илэрхийлэх боломжтой. Мөн тогтмол явагддаг сонгуульд сонгогдох эрхтэй болохыг үндсэн хууль олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Гэвч сонгуулийн жил бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нь хамгийн ихээр зөрчигддөг байна. Тухайлбал санал авах байрыг тэдгээр иргэдэд хүртээмжтэй тэгш байдлаар орчны зохион байгуулалтыг хийдэггүй. Мөн сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдтэй хийх уулзалт зэрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн наад захын хэрэгцээг хангаж ажилдаггүй талаар иргэдийн төлөөлөл хэлж байна. Хэсгийн хороо болгон дээр нэг тийм зориулалтын хавтас очдог. За тэгээд харааны бэрхшээлтэй хүмүүс хүн орж үйлчлүүллээ гэхэд тэр хавцсан ашиглаад шоглоом ашиглаад саналаа өгөх тийм боломжтой. За миний ажиглаж байгаагаар бол хэсгийн сонгуулийн байр бол орчны хүртээмжлэлт хуулийн хүнд за тэрэгцэртэй хүн өөрөө явж ороод саналаа өгөх тийм боломж бололцоо байхгүй юм шиг харагддаг. За тэгээд эннээс улбаалаад тэрэгцэртэй хүмүүс ч гэдэг юм уу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ орчныг нь бүрдүүлж өгөөгүйгээс тэд нар маань сонгуулаа өгөхгүй байх, сонгуул өгөх эрхэн зөрчигдөх тийм асуудал бол гардаг. Яагаад гэвэл орчин бүрдээгүй, яагаад гэвэл мэдээлэл хүрээгүй, яагаад гэвэл манай улс тэдгээр иргэдэд тодорхой хэмжээнд сургаж боловсруулж чадаагүй байна л гэсэн. Мөн энэ асуудлаар жил бүр хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулга санамжууд гаргасаар байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуул зөвөрийн харьцаагаар дамжуулан саналаа өгдөг. Судалгаагаар тэдний мэдээлэл хүлээн авах телевиз, нийгмийн сүлжээ, хэвлэмэл, сурталчилгааны мэдээллийн хүртээмж зэрэг нь хангалтгүй байсаар олон удаагийн сонгуулийг зохион байгуулж иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлсэн бэ гэх. Тэгэхээр зөвөрийн хайрцгаар сонгуул өгч байгаа. Энэ болж байна. Гэхдээ юу дутж байна гэж хэлнэ вэ гэхээр бид нарт урьдчилаад мэдээлэл дутж байна гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө айл нам нь ямар мөрийн хөтөлбөр гаргасан бэ? Тухайн тойргийн нэр дэвшигчдэнд ямар асуудлыг голжиж дэвшүүлсэн бэ? Өөрт нь хамааралтай тийм асуудал байна уу? Эсвэл ингээд унших, танилцах, сонсох цахим аудио брайл гэдэг юм уу ийм байдлаар танилцуулсан хэвлсэн хүртээмжтэй байдал хангалтгүй байна гэж хэлсэн. За хоёр дахь асуудал бол яг бит хүртээмж гэж нэрлэдэг байгаа орц гарц тэгээд энэ лифттэй эсийг хаалганых нь өргөн тэрэгцэртэй хүн ороход багтдаг эсийг нэг давхартаа ядаж тэр байрладаг эсийг тухайн сонгуулийн эсгийн ороо санал авах байрны өрөө байрлаж чаддгүй туслах хүн байдгүй. За тэгээд томруулах шил брайл үсэгтэй хавцыг бол манай сонгуулийн хорооноос банк тавьдаг болсон. Гэхдээ түүнийг ашиглах хөтөж гайд зааварчилгаа хүн бэлнүү тэр сургалтанд суусноо ойлгожгүй гэдэг ийм асуудал гарт юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангахад онцгойлон анхаарсан байна. Тухайлбал санал авах байрыг аль болох нэг давхарт байрлуулах, хэрв 2 ба түүнээс дээш давхарт байрлаж байвал тэдгээр иргэдэд туслах хүнийг байрлуулах. Мөн санал авах байр бүрт нэг бүхийг байрлуулан түүн дотор брайл үсэг бүхий хавцыг байрлуулжээ. За сонгуулийн эрхийн хорооно сонгогчтойгоо саналыг нууцлалыг хангаж авах тал дээр бол маш анхаарч ажилладаг. За тэгэхээр та санал авах бүхээгний ард суугаад энэ удаагийн сонгуулиар бол 2 саналаа уулз ашиглах юм байна. За тэгээд бид бүх талын сонгогчтой хүртээмжтэй байдлыг ашиглах үүднээс санал тэмдэглэх бүхээгний ард бол томруулдаг шил, за тэгээд брайл, хавтас гэх мэтчлэн сонгогчийг бүх төрлийн хэлбэрээр саналаа өгөхөд нь бол нээлттэй байхаар бол ажилладаг. За тэгэхээр та энэ томруулах шилийг ашиглуулна харааны бэрхшээлтэй иргэн байх юм бол брайл хавтас ашиглах боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусдаа бүхээг байршуулсан гэх мэтчлэн эдгээр зүйлийг сонгуулийн ерөнхий орноос бол сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд бол хангаж ажилласан байдаг. Мөн тус иргэдийн төлөөлөл хэлэхдээ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд хэдийнэ 3 хоног өнгөрсөн атал сонгуулийн гарын авлага мөн сонгуулийн зааварчилгаа зөвлөмжийг одоо хүртэл авч чадаагүй гэдгийг хэлж ирсэн юм а.